Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ зуны дунд сарын шинийн 5-ны цастай хурдтай өдрийн мэндийг хүргье. Монгол Улсын засгийн газраас 2026 оны 5 дугаар сарын 21-ний өдөр улсын хурлд өргөн мэдүүлсэн уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хилцэх хэсэх асуудлыг 2026 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байгаль орчин хүн сүдэн аж ахуйн байнгын ороонд шилжүүлсэн. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл болон хамт эргэн мэдүүлсэн хуулийн төслүүдийг байнгын орооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг улсын хурлын даргын 2026 оны 263 дугаар захирамжаар байгуулсан бөгөөд ажлын хэсгийн ахлагчаар улсын хурлын гишүүн Э Болормаа, бүрэлдэхүүнд нь улсын хурлын гишүүн Б Батбаатар, Н Батсүмбэрэл, С Ганбаатар, П Наранбаяр, С Одон Туяа, П Сайн Зориг, Ч Ундрам, С Эрдэнэбат нарын гишүүд ажиллаа. Байгаль орчин хүн сүдэн аж ахуйн байнгын хороо 2026 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дугаар зүйл заасныг баримтлан явуулж хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцлээ. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед улсын хурлын гишүүн Б Батэрдэн хуулийн төсөл Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлийг тусгасан цаашид тус хуулийг хэрэгжүүлэхэд хүндрэл учруулах хэсэг карбон зах зээлийн бодлогыг хэн гаргах, бүртгэл тоолгыг ямар байгууллага хийх талаар үндэсний платформын зохицуулалт нь байгаль орчныг хамгаалах тухай хуулийн мэдээллийн сангийн зохицуулалтад нийцэж байгаа талаар улсын хурлын гишүүн Ил Мөнх Баясгалан хүлэмжийн хийн тэг ялгаралд хүрэх бодлогын зорилттой манай улс хэрхэн хүрэх, цаашид ногоон санхүүжилтийн хүрээнд урт дунд хугацааны бодлого туссан усны төгслүүдийг хэрэгжүүлэх боломжтой эсэх. Улсын хурлын гишүүн Ц Мөнхбат энэ хуулийг хэлэлцэн баталснараа үүсэж байгаа давуу тал, уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг бүс нутаг хүн амын бүлэг чиглэсэн дэмжлэг үзүүлэх хэсэг, экологийн төслүүдийг хэрэгжүүлэх талаар зохицуулалт туссан эсэх. Улсын хурлын гишүүн Д Батбаяр техникийн хороо мэргэжлийн байгууллага болон шинээр засгийн газрын агентлаг байгуулагдах эсэх, шинээр үүсэж байгаа харилцаанд үндэслэн гайлын болон хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт үзүүлэх талаар асуулт асууж хариулт авлаа. Ажлын хэсгээс уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицох болон даван туулах бодлогыг байгаль орчны салбарын суурь болгон хөгжүүлэх, үйл ажиллагааг хэрэгжүүлэх төрийн байгууллагын чиг үүрэг, бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох, салбар дундын уялдааг хангах, уур амьсгалын өөрчлөлтийн талаар цогц судалгаа мэдээллийн санг бүрдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг ойлголтыг бүх шатны боловсролын түвшинд эзэмшүүлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, хандлага оролцоог нэмэгдүүлэх арга хэмжээг авах, ногоон санхүүжилт, карбон зах зээлийн зохицуулалтын хамрах хүрээг тодорхойлон нэмж тусгах, төслийн нэр томьёог жигдлэх, хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэн тогтоолын заалтын дугаарыг нийцүүлж өөрчлөн, бүтэц найруулга, холбогдох хууль зүйн техникийн засварыг хийх зэрэг зарчмын зөрүүтэй 40 санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно. Байнгын хорооны хуралдаанаар олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналын томьёол болон анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх байнгын хорооны санал дүнэлтийг та бүхэнд хүргүүлсэн. Улсын хурлын эрхэм гишүүдээ уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх байгаль орчин хүн сүдэн аж ахуйн байнгын орооны санал дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналын томьёолыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.